жилийн өмнө ерөнхий сайд дасан алтан хуайг Улаанбурхан өвчин бүрмөсөн устдлаа хэмээн сүрдүүлэн тахан мэдэгдэж байсан. Ингэж мэдэгдснээс нийгмийн эрүүл мэндийн сахин хамгаалах үүрэгтэй эрүүл мэндийн яам нийгмийн эрүүл мэндийн газрыг сэрэмжлүүлэхэд хүргэжээ. Улаанбурхан өвчний тохиолдол 2015 оны 3 сараас эхлэн иргэн бүртгэгдэж 2015 онд 19427 хүн өвдсөн бол 2016 оны эхний 2 сарын байдлаар 3236 тохиолдол бүртгэгдэж он гарсаар 10 гаруй хүүхэд Улаанбурханы өвчний улмаас амь насаа алдаад байгаа нь эрүүл мэндийн салбарт ажилладаг эмч ажиллагчдын санааг зовоож эхлээд байгаа юм а. Тэдний дийлэнх нь тэгээс 8 сартай нэлэх хүүхдүүд учир вакциныг нь зөвхөн 9 сар хүрсэн хүүхдэд хийж эхлэнэ гэснээр 9 сар хүртэлх хүүхдүүд нас барагчдын дийлэнхийг эзлэж байгаа юм а. Энэ бүхнийг зохицуулах ёстой эрүүл мэндийн салбар нь өнөө хүртэл эзэнгүй харин ерөнхийдөө цаахан бэлэг эрүүл мэндийн салбарыг яаралтай эзэнтэй болгох хэрэгтэй хэмээн хүүхдийн эрхийн хамгаалах байгууллагуудын үндэсний нэгдсэн сүлжээнээс мэдээлж байгаа юм а. Тэгээ эмчнээс тодорхойлоход өнөөдөр Улаанбурхан өвчнөөр он гараад дөнгөж 3 сар хүрээгүй байхад 10 гаруй хүүхэд Улаанбурхан өвчнөөр нас барцлаа. 0-1 насны. Халдвартын эмнэлэг өнөөдрийн байдлаар 530 ортож 600 хүн хэвтэн эмчилүүлж байгаа юм а. Хүүхдээ эрдэмч эмчилгээний дасаг ачааллаа дийлэхгүй болж нэг орон дээр 2 хүүхэд хэвтэж, хүчил төрөгчийн аппаратаа дундаа хуваан хэрэглэж, хүүхдийн эрүүл мэндийн амин үзүүлэлтийг хангах аппаратаар хүүхэд бүрийг хянах ёстойч 6 хүүхдийн дунд нэг аппарат байж байгаа юм а. Өнгөрсөн оны эцээр Улаанбурханы дэгдэлт маш өндөр гарч хамгийн эцсийн байдлаар халдварт өвчин судлалын үндэсний төв 693 сая төгрөгийн өрөнд орчихсон байсан юм а. Сэхэн амьдралах дасаг гэхтэл 3 эмчийн хийх ажлыг нэг эмч, 3 сувилагчийн хийх ажлыг нэг сувилагч хийх зэргээр ажиллаж байгаа юм. Иргэд зөвхөн Улаанбурхан өвчнөөр өвдөд байгаа юм биш. Нүдний ханаа томоотост өвчин, салхин цэцэг өвчний өвдөгдөлт маш өндөр хувьтай байгаа юм а. Энэ талаар эрүүл мэндийн спортын яам, нийслэлийн эрүүл мэндийн газарч ямар нэгэн мэдээлэл хийхгүй байгаа нь тус салбарт ажилладаг хүмүүсийн анхаарлыг татаж эхлэх байгаа юм а. Ямар ч байсан авилга албан тушаалын хэрэгээр аавын хаалга татаад байгаа сайдынхаа оронд дараагийн сайдаа томилохгүй бол энэ мэтчлэн эрүүл мэндийн салбарын суудал сэнтийн эзгүүдэж энэ хэрээрээ хадварт өвчнөд тэмд арга нь улам мухардаж байгаа гэдгийг хэлж байгаа юм а. Өдрийн тойлд уян мэдээллээ.